За хай манайхаа цагаан сар дууснаас хойш ойрын эд өдрүүдэд надад ер нь тийм энгийн гуралтай шүл бодоотой шүлнээс илүү тийм гой хоол хийж идэе гэж бодоод байгаа байхгүй. Тэгээ өнөөдөр бүр бодож гэртээ өнөөдрийнхөө орой олонд би төмснөөч мэл хийх гэж байна. Тэгээд танаас бас сонирхолтой байх юм болов гэж бодоод камера хасаачлаа. Яа хэдүүлээ одоо махан амтлын махны амтлагаанд болохоор хоёр ширхэг өндөг орно. Өндөгийг яах гэж байгаа гэхээр илүү нөгөө нэг барьцалтуулах зорилготойгоор маха тийм нөгөө барьцалтуулах зорилготойгоор өндгөө хийнэ. Хүмүүс өндөгний шарыг хийдэг, би ихтэй зүгээр өндгөө тэр чигт нь хийчих дуртай. За тэгэнгүүтээ мэдээж махандаа давс хийн. За тэгээ миний ер нь бүх хоолнд шүлтэйч вэ, хуургандч вэ хийдэг бүх хоолнд ордог ийм ясны одоо нэг булууны яслын амтлагч байдаг. Энийг би бүр хийдэг бүх хоолндоо хийнэ. Энэ бол амар гоё амтлагч. За би тэ гараа угаачихсан байгаа. Манад хүнсний биелээ байхгүй байгаа болохоор би шууд одоо гараараа язаа яшгүй ядаж хүмүүс ер нь нэг ойлгоод юм бэлээ. Гэтэ гараараа зуурвал илүү нөгөө нэг юу яа. Холиодож өгнө. Сайн нөгөө нэг махан дээрээ сонгон хийх ёстой гэдгээ санаад тэгээ сонгоо ичлээ. Сонгоо ивэл илүү зөөлөн амттай болно. Гэхдээ бас хийхгүйч байсан болно. Сонгоо идэх хүмүүс маань. Энд болохоор манай төмс маань чанагдчихээн. За энд онцгой гэх юм бол би төмсөө маш их давстай усанд чандаг. Тэгснээрээ төмсөө гаргаад ирэхэд дараа нь ямар нэгэн нэмэлт давс хийх шаардлагагүй шууд сүү болон маслаа хийгээд тэгээд ер нь бол төмсний маань нухаш бол бэлэн болдог. За маха болохоор твшин дээрээ тавьсан. Одоо тэгээд энийгээ урьдчилж халаасан шархшуугиндээ хийгээд эхлээд нь маха болгоно. Тэгээд дараа нь маха болсны дараа төмсөө тавьдаг би. Ер нь бол ерөөсөө гэрийн нөхцөлд хийж байгаа төмсний очмол учраас ямар нэгэн тийм нөгөө нэг ингэж хийдгүү штэ, тэгж хийдгүү штэ гэсэн юм сонсохгүй. Чи Зя ингээд махан дээрээ төмсөө тавиад өгнө. Тэгээ буцаага шарах шүүгээл үгүй чинь тэгээ жоохон байлгаж байгаа л гаргачнаа. Нэг сонин байх юм болоо гэж хэлэхэд манайх будаа агшаагчихгүй байхгүй. Тэгээ би шууд энэ нөгөө плеткэн дээрээ шууд агшаачдаг. Тэгээ миний будаа бэлэн болсон. Зя ийм гоё болсон. Одоо би амсаж үзүүлье. Ямар гоё юм бэ? За. Надад миний орой хоолыг хамт хийсэнд баярлалаа. Тэгээд энэ бичлэг таалагдах юм бол дараа нь орой хоолнд ямар хоол хийх мөлөг маягаа доор коммент өгч ирээ. Баярлалаа.